За нэгдүгээр сая өмнө хэлсэн ашигт матамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр миний нэр уг нь чагсаалтанд байсан. Та намайг алгасан уншчлаа. Дахиж битгий ингээрэй. Шууд төвшин мөнгө хөсгөлнгээ өвчнөлээ хүлээгээдсэн. Хоёрдугаарт өнгөрсөн өчтөр өнөөдрөөр ардс намын бүлэг нийтээ 4 хуулийн төслөөс санал авах тухай завсарлага авах тухай санал гаргасан. Эхлээд Улаанбаатар хотын газар олголтын Монгол Ардын нам Улаанбаатар хотын газар олголтыг хянан шалгалтын төр орог байгуулах тухай асуултад Монгол Ардын нам завсарлага авахд 3 хоногийн өгсөн. Буюу намрын чуулган шийдүүлсэн. Ардс намын бүлгээс орон сууцны банк, орон сууцны тухай хууль, ашигт матамлын тухай хууль, Монгол банкны томилгоо гэдэг асуултуудад завсарлага авах 1 цаг өгдөг. Ийм ялгуутай байдлыг ахиж битгий гаргаарай. Та нар мөнх энэ наад суудал дээрээ суугаад мөнх улсын хурлын даргаыг засгийн газар өдөртөхгүй шүү. Энэ байдал өөртөө чи ирэх бий, өөртөө чи ирэх бий. Битгий ингэж ялгуутай хандаж завсарлага өгч бай. Энд чи муухай харагдаж байна. Ямар намынхан өөрийнх нь намын бүлэгт 3 хоног өгөөд ардс намын бүлэгт 1 цагийн сургалт өгдөг бол доромжлол шүү. Улаанбаатар хотын газар хэрхэн яаж олгогдсон, яаж хийхэн хулгайлан үриж авсан яри ихээр 3 хоногийн сургалт хайчдаг байж болохгүй. За одоо тэгээд энэ үндэсний телевизээс орж ирж байгаа хэдэн гишүүд хүмүүсээс хэдэн асуулт зогссон. За олон нийтийн радио телевизгээ нэртэй. Яг олон нийтийн радио телевиз байж чаддгүй гэдэг нэг асуулттай. Айл болгоноос 1200 төгрөг авдаг. Тэгсэн мөртлөө яг олон нийтийн радио телевизийн буюу олон нийтийн эрх ашиг хангаж чаддгүй тийм үгүй. Хариулт. Хэрвээ тийм бол яаж хангасан? Үгүй бол яагаад хангахгүй вэ? Хариулт нь. Дараагийнх нь нэг л олон нийтийн радио телевизлэн бол та нар засгийн газрыг хоцруулах тухай Сүхбаатарын Баатар тэтгэр нэмэхээр зогсож байгаа 2 сарын яг ордны баруун олон дээр 2 сар шууд сууж байгаа ахмадын тухай эдний тухай яагаад мэдээлэл бэлтгэдэг юм бэ? Энийг юу гэж бодож байгаа юм бэ? Олон нийтийн асуудал ч юм бол энэ мөн шүү дээ. Яагаад үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт юм өндөр байгаад байгаа юм? Яагаад махны үн буурахгүй байгаа юм? Яагаад ахмадууд гадаа тэтгэр нэмэчээд 2 сар суугаад байгаа юм? Яагаад засгийн газрын сүмдсэн иргэд талбай дээр хараад тэр мэдээлэл нь гаргахгүй байгаа юм? Үнэхээр энэ дээр та яг өөрсдийнхөө бодлыг хэлээд тааж. Тэгээ хоёрдугаар та нар одоо энэ нэг нь ирээгүй байх нөгөө Батэрдэн дараа хурал далж нөгөө чуулганы танхимд хүндхэн өөрийн биеэр оролцох ёстой гэдэг хуулийн залч хайч. Тэгээ ирээгүй өндөр нэгдүгээр санал хураах юм чуулганы танхимд. Хоёрдугаарт ер нь энэ яг үндэсний олон нийт телевизийг яаж таад олон нийтийн болгох юм? Хөрөнгө санхүүг ил тод байдлыг яаж бий болгох юм? Үнэхээр яг иргэдийн мэд хэрэгхийг олон нийтийн радиоч хангаж чадж байгаа юм уу? Гэдэг ийм асуултаар би хариултууд авах гэсэн. Тэгээ Батэрдэн дараа дахиж битгий хүний нэр алгаж уншичаарай. Та өгсөн ардс намын бүлгээс ирсэн бичгийг хараарай. Миний микрофон асаад тэн дээр нэр байж исэн шүү. За уучлаарай, таны нэрээс нэг ёстой анзааргүй алдаа гаргаж төгөл. Та тэгээд гар өргөд хэлчихгүй яав да тэгээд. Гар өргөд хэлчихгүй. Би тэгээд тэр болгоны шоос уншиж алдах юм биш үү? Уучлаарай. За нэг үргэлжлэн хариулъя. Бүгдээс нь асуусан уу? За багшуулаа. За баярлалаа. Тийм ээ, энэ ард түмэн одоо өрх айл бүхэн одоо яг тухайн Монголын үндэсний олон нийтийн радио одоо телевизийг үздэггүйгээс үл шалтгаалan одоо төлбөр хураамж төлдөг. За юу их шударга болох вэ гэхээр бид яг юуны төлөө энэ татвар хураамжийг төлж байгаа юм бэ гэдгээ мэдсэн байх ёстой. Түүнийг үзээд за тодорхой хэмжээнд бас ард түмний эрх ашиг хамгаалсан яг тэнцвэртэй тийм мэдээллийг бид гарч байна гэдэгтээ бол сэтгэл хангалуун үлдсэн тийм нөхцөлд энийг татвар хураамжаа төлөх юм бол тэд бол энэ нөхцөл байдалтай эвлэрнэ. Хэрвээ тэгэхгүй бол мэдээж хэрэг эвлэрч чадахгүй л дээ. За нөгөө талаас гэвэл ер нь үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг утгаараа бүх одоо мэдээллийг тэнцвэртэй явуулах нь зөв юм а гэдэгтэр би одоо энэ гүйцэтгэх удирдлагыг би бас шахаж ажиллана гэж бодож байна. Үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг бол аль ч нам гарсан одоо тухайн намыг тухайн засгийн газрыг дэмжиж тэгж нэвтрүүлэг хийж бол болохгүй, илт давуу хийж бол болохгүй гэсэн үг. За тэгэх юм бол одоо ямар нэгэн намын
одоо олон нийттэй харилцах алба гэдэг юм уу, хэвлэлийн мэдээллийн алба шиг болж хувирна. Тэгэхээр ард түмний телевиз гэдэг утгаараа энэ бол бүх мэдээлэл бол тэнцвэртэй байх ёстой гэж би өөрөө үздэг хүн. За миний хувьд одоо ухамсарт амьдралд одоо өөрөө ажил хөдөлмөрийн гараагаа эхлээд уран бүтээлээ хийж эхэлснээс хойш яг энэ улс төртэй бол огт холбогдож үзээгүй. Миний гол баримтлагдаг зарчим бол ард түмний маань эв нэгдэл юм байгаа. Тэгэхээр энэ дээр одоо би хамгийн гол нь анхаарч ажилланаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол эв нэгдлийн дуу хоолой байх ёстой гэж би үздэг юм аа. Баярлалаа. За дараагийн нэр дэвшигч. Мигмар Сүрэн байна. Тэгэхээр бус тус орнуудад олон нийтийн радио телевизийг санхүүжүүлдэг бас хэд хэдэн хувилбар байдаг юм байна. Нэгдүгürt бол төрийн дэмжлэг, дөрөв санхүүждэг. За мөн иргэдийн хураамжаар гэсэн хоёр үндсэн загвар байдаг. Эндээс Монгол улс аль алиг нь хослуулсан ийм санхүүжилтийн загвартай. Нэгдүгürt, хоёрдугаарт энэ 1200 төгрөгийн хураамж бол бас нэлээд эрт үйлчилж байсан энэ хураамжаас магадгүй тодорхой инфляцтай холбоотой, эдийн засгийн асуудалтай холбоотой энэ хураамжийг магадгүй өсгөх шаардлагууд бас гарч ийн гэж бодож байна. Тэр тусмаа олон нийтийн хураамж өндөр байгаад төрийн дэмжлэг бага бах тусам засгийн газраас хараат бус байх боломж нь өсөх боломжтой гэж ойлгож байна. Зарим улсад бол тухайлбал үндэсний радио телевизийн хураамж нь тухайн иргэний үүрэг байдлаар хуулиндаа тусгагдсан байдаг. Тэгэхээр магадгүй бидний хувьд бас Монгол улсын хувьд Гүйцэж хариулъя. тэгэхээр Монгол улсын хувьд бас 21 жил болсон энэхүү хуулиндаас тодорхой өөрчлөлтүүдийг хийж ээж энэхүү бие даасан байдлуудыг дахин өргөжүүлэх боломжууд гарч ирнэ гэж бодож байна. За дөрөв номер. Товч бас тодорхой хариулъя гэж бодож байна. Өнөөдрийн бас олон нийтийн радио телевизийн мэдээллийн тэнцвэртэй байдал бол юм хангалттай биш. Дөрөв шижир гишүүний бас хэлж байгаагаар алдагдсан байдал байгаа. Тэгэхээр энэ олон нийтийн радио телевизэд одоо үндэсний зөвлөлд орсноор энэ байдалд бас анхаарч ажилланаа. За татвар шимтгэлийн тухайд бол шинжилэл зайлшгүй шаардлагатай. Энийг хууль тогтоогч нар мэдээж хэрэг түрүүний одоо ярьж байгаагаар энэ хоёр хослмол системийг улам зохицуултыг сайжруулах талаар зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай байгаа гэсэн бодолтой байна. За дараагийн нэр дэвшигч. Үндэсний олон нийтийн радио телевиз нь одоо яалчгүй юм хараат бос байх ёстой улс төрөөс тэр ч үднээсээ мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зүйтэй. Тэгээд үнэхээр үндэсний зөвлөл бол яалчгүй хяналт тавьж бодлого хийх ёстой. Тэр үднээсээ журмандаа одоо татвар хураамжийн хувьд одоо 1100 төгрөг байгаа. Энийг журамдаа бол $1 гэж заасан байгаа учраас өнөөгийн одоо энэ ханшийн одоо дагуу одоо бас ер нь хураамжийг бас ер нь нэмж одоо илүү их нэвтрүүлэг хийхэд энэ телевиз хөтлөхөд үйл ажиллагаа явахад төсөв шаардлагатай байдаг учраас энийг одоо их зөвөр шийдвэрлэж ажиллана.